Бид анхныхаа дугаар дээр бол бас тодорхой санаануудыг ерөнхийлж Елена амч маань хэлсэн байгаа бол өнөөдөр яг энэ тухай наривчилж бүгдээрээ хамтдаа ярнаа. Ер нь 10 хүн үзүүлэх тул тэрнээс донтолтой хүн үзүүлэх тул тэрнээс бараг 7-8 нь мөрөдө тоглоом асуудлаар үзүүлж байгаа байхгүй одоо. Мөрөдө тоглоом одоо энэ тоглоомд донтоод байгаа энэ үзэгдлийг ингээд нэг юм вирус ч юм уу нэг асуудал гэж үзвэл энэ асуудал ер нь яг ямар хүнийг очиж барьж аваад байна. Архин донд хингэгтэй гэр бүл төссөн хүүхэд мөрөдө тоглоомонд орох эрсдэл 50% нэмэгддэг. Сонсоол байна. Яг ингээ асуулт асуу гэхээр зогсооморгүй байгаас тэгээ зогсооморгүй. За асуучвал шал тэнийг асуулж авах юм болов уу гэж. Би болохоор өөрөө ямар нэг зүйлэнд донтож бас үзээгүй. Тэгээ мөрөдө тоглоомч тэр одоо болж бодохгүй бодсонч тэр тэ архинч тэр. Тэгэхээр би ингээд одоо хүүхдтэй. Тэгэхээр ингээд урьдчилсан сэргийлэх гэдэг юм уу те. 5 саяын өртөө хүн амиа хорлох гээд байхад 2 тэрбумын өртөө хүн амиа хорлоё гэж ирэхгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл янз байгаа байхгүй. Энэ бол хэмжээндээ биш үү? Тийм хэмжээндээ биш, донтцсон хэмжээндээ л байгаа байхгүй. Гэхдээ ингээд хоолны дондолт хоолоо болчвол болчих юм шиг тийм архины дондолт архиа болвол болж хар тамхигаа бод. Гэхдээ мөрөдө тоглоом болохоор ингээд бодолтойгоо тэмдэлцээд тий марцсан тий амар хэцүү нэг юм. Тий тэр нөгөө юун дээр чин донтолтын чин объект байгаад байгаа байхгүй. Тэр ариг, тэр ман сурлах бодис, тэр хоол өөрөө тий гаднаас юм орж ирээд. Тий гаднаас юм орж. А энд болохоор гаднаас орж ирэхгүй байгаа үстэй. Зөвхөн бодолтойгоо нөгөө ялалт гэдэг мэдрэмжээр ялалт. Подкаст сонсогчдоо та бүгддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бид Mancast буюу эрчүүдэд зориулсан энэ подкастынхаа бас нэгэн шинэ дугаарыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийнхөө зочдыг та бүгддээ танилцуулъя. За манай подкаст хамгийн анх эхэлж байхад анхны зочноор оролцож исэн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч Елена амч маань өнөөдөр бас дахин үзэгчдийнхаа хүсэлтээр дахин ороход бэлэн болсон байна. Тэгээ цаг зав гаргаж хүрэлцэж ирсэн Елена амчтай маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За та бүгд маань мэднэ манай подкаст маань бол зочин хөтлөгчтэй явдаг. За өнөөдрийн зочин хөтлөгчөөр Social Room студийн зураглаач очроо маань оролцоход бэлэн болсон байна. Цаг зав гаргаж хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд мэдээж одоо манай подкастын хамгийн чухал хэсэг бол өнөөдрийн сэдэв байгаа. Тэгээд бид өнөөдөр хамгийн анхны дугаар буюу донтолт гэсэн энэ сэдэв дээр яригдж байхад бас нэлээд тулгамдсан асуудал болж яригдчихсэн. Яг энэ мөрөдө тоглоомонд донтолтоос яаж сэргийлэх үү? За нэгэнт одоо энэ асуудалтай холбогдсон бол яаж эндээс өөрийгөө авч гарах уу? За бас ийм асуудалтай хүмүүсийн эргэн тойронд та амьдарч байгаа бол та ямар арга хэмжээг авах ёстой вэ гэдэг тухай наривчилж ярина. Мэдээж бид нар анхныхаа дугаар дээр бол бас тодорхой санаануудыг ерөнхийлж Елена амч маань хэлсэн байгаа бол өнөөдөр яг энэ тухай наривчилж бүгдээрээ хамтдаа ярнаа. За ингээд хамгийн түрүүнд одоо эмчээсээ одоо эхнийхээ асуултыг асуугаад эхлэе. Хэдүүлээ хамгийн анхны дугаар дээр ярьж исэн. Ер нь одоо сүүлийн жилүүдэд бол энэ мөрөдө тоглоомын донтсон хүмүүс яг энэ сэтгцийн одоо асуудалтай гээд одоо ирж үйлчлүүлж байгаа нийт одоо хүмүүсийн бас том хувийг эзэлж байна гэдэг ийм судалгаа ч бас хэдэн сарын өмнө байсан те. Тэгэхээр нөхцөл байдал өнөөдөр яаж өөрчлөгдсөн бэ гэдгээс бүгдээрээ эхлэе гэж бодож байна. За нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн гэхээр нь ер нь хിവэрэ те. Одоо жишээлбэл би зүгээр хувийн эмнэлгийн юугаар л одоо статистикаар ярив те. Ер нь 10 хүн үзүүлэх тул тэрнээс донтолтой хүн үзүүлэх тул тэрнээс бараг 7-8 нь мөрөдө тоглоом асуудлаар үзүүлж байгаа байхгүй одоо. Энэ зүгээр ээлтэй өөрийгөө зөвшөөрсөн эсвэл нэг гэр бүлийн одоо ямар нэг ятгалгаагаар ирж байгаа хүмүүс штэ. Цаана тэгээд даалд явж байгаа те ирэх дурггүй те үзүүлэх дурггүй зөвлөгөө авах дурггүй өчнөө олон хүн байгаа гэж л одоо бас
харагдаад байгаа байхгүй. За тэгээд мөрөдө тоглоомын одоо он шиг бол бид нар тавихтаа одоохондоо нөгөө F63 хуучин 10 дугаар ангилаар яваад байгаа. Тэр маань юу гэсэн үг? Олон улсын одоо өвчний олон улсын ангилал 10 гэд одоо Монголд бол 10-аар л явж байгаа. Одоо ер нь бид нэр 11 рүү шилжих ёстой. Тэгэхээр тэр маань 10 нь юу гэсэн үг, 11 маань юу гэсэн үг гэдэг чинь мэдэх болохоор. 10 дээр болохоор нөгөө мөрийцэх дон гэдэг ганцхан онож тавигддаг. Тэр дотроо бүх асуудлаа оруулдаг те. Одоо мөрийцэх дон дотроо юу бол орно штэ. Покер тоглох, онлайн казино, казино, жирийн казино. Дээрс нь сүүлийн үед бас ингээд би ямар асуудалтай тулгараад байна гэхээр нь арилжааны мөрийцэх дон, суулгааны мөрийцэх дон гэдэг иймэрхүү юутай хүртэл хүмүүс ирж одоо бас хэмчилгээ аваад байгаа байхгүй. 11 дугаар ангил дээр болохоор бид нар энийг арай нэг ялгаж салгах одоо тийм төвшний одоо онж тавих боломжтой болоод байна. Гэтэ тэр нь ямар юутай гэхээр нэг нь болохоор pathological gambling буюу яг ингээд мөрийцэх дон гэдэг одоо хэлбэл болно. А тэрэн дотроо онлайн, офлайн гэдэг одоо хоёр хэлбэрт хуваагдана. А нөгөөх нь болохоор нөгөө компьютерийн тоглоомын дон тэр нь бас офлайн, онлайн гэдэг ингээд хуваагдах гэдэг. За тэгтээ энэ нэмгэг чинь бас шин штэ. 25 жилийн өмнө манайд гар утас байгаагүй, компьютер байгаагүй. За яг хаяа хүмүүс хөзөр тоглодог байсан, покерын клубуд байсан. Одоо зарим одоо мужаас нь хамаарат тэр мужид жишээлбэл Монголд тэр аймагт бол илүү даалуу тоглодог байсан ч юм уу нэг бас бид нэг түүхийг бас мэдэн штэ тий. Одоо болохоор нөгөө шин технологийн дэвшил бид нар юу авчирсан гэхээр нь гэртээ суугаад л онлайн тоглоод л тий ингээл боломжийг бол ингээд олгоод байгаа байхгүй юу. Тэр нь яг асуудал бол улам хүнд байгаа юм шиг бол надад тэгж санагдчихэв. Яг одоогор бол Монголд бол мөрийтэй тоглоомын талаар мөрийцэх донгоор бол хийгдсэн судалгаа бол байхгүй л байна. Тийм билээ. Тэгтэл эн чинь нийт одоо зүгээр нэг эмнэлэгт ирж байгаа донтолтой холбоотой тохиолдлын 80% эзэлж штэ тий уг нь асуудал нэг жижиг эмнэлэг бас том эмнэлэг биш зөвхөн амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг л юм байна. За манай зочин хөтлөгч маань бол ингээд дундуур нь яг одоо өөрийнхөө сонирхож байгаа чөлөөтэй оролцоо явуулдаг ер нь чөлөөтэй ярьдаг онцлогтой. За тэгэхээр Елена юм чи гол асуулт ер нь одоо хэдүүлээ энэ мөрийтэй тоглоом одоо энэ тоглоомд донтоод байгаа энэ үзэгдлийг ингээд нэг юм вирус ч юм уу нэг асуудал гэж үзвэл энэ асуудал ер нь яг ямар хүнийг очиж барьж аваад байна. Ямар хүмүүс хамгийн хурдан энд ер нь бууж өгöd гэдэг юм уу автаад байна. За мөрийцэх дон одоо мөрийтэй тоглоом гэдэгтэй одоо сүүлд бол эхлээд мөрийцэх дон гэдэг он шиг тавиад байна шүү дээ. Одоо хүртэл F63. Тэгтээ яг цаанд бол мөрийтэй тоглоом байгаа тийм. За мөрийтэй тоглоом болохоор химийн бус донтолт. За. Одоо жишээлбэл нөгөө арх тамхи мансуурлах бодис чинь дандаа химийн ямар нэг одоо юмыг хэрэгжилж ич донтолтой болдог штэ. А энэ болохоор химийн бус болохоор сэтгэл хөдлөл зан үйл рүү илүү орсон одоо ийм донтолт байгаа. Яг нөлөөлж байгаа ингээд биед нөлөөлж байгаа юм бол байхгүй л байгаа дээ шүү дээ. Тийм байгаа ч тийм. Хүн нь өөрөө дотроосоо өөрөө дофамин одоо ялгаруулаад яваад ин гэсэн үг байхгүй. Таатай байдал ороод. За сэтгэл зүйн хувьд л одоо яриг гэвэл сэтгэл зүйн одоо онцлогуд бол мэдээж л юу л байна да. Тэгтээ сэтгэл зүйн онцлогуд нийгмийн одоо нөлөөлөх одоо хүчин зүйлсүүд дээрс нь одоо генетикийн нөлөөлөх хүчин зүйлсүүд бол ер нь бүгдээр л хамтаа л одоо тухай хүнд бол нөлөөлж байгаа. За ер нь жишээлбэл архин донд хэмгэгтэй гэр бүл төссөн хүүхэд мөрийтэй тоглоомонд орох эрсдэл 50% нэмэгддэг. Бусад бүх донтолт руу тэр дотроо мөрийтэй тоглоомын донтолт гэж байна. За тэгээд зарим гэр бүлүүд одоо өөрийнхөө үнцэнтэй зүйлийг юу гэж тодорхойлж байгаа. За худлаа хийхгүй байх. Орчин үеийн нийгэмд хэд зэрэг нийцтэй асуудал вэ гэдэг бодогдсон шүү дээ. За хулгай хийхгүй байх гэхээр нь орчин үеийн нийгэмд хэд зэрэг бас нийцэх асуудал вэ. Ингээд янз бүрийн
юунуудыг бид нэр сонсоод байна шүү дээ. Тэр нүүрсний юм уу. За ус төр рүү би орхоо болий би зүгээр юу авсан шүү. За жишээ авсан шүү гэдэг. Би ус төрөөс ангид байгаа. Тэгэхээр нөгөө тухай гэр бүл, тухай хүүхэд ямар үнэт зүйлийг одоо уламжлуулаад өгсөн бэ хүмүүжлэр. Тэр нь айгу чухал байгаа байхгүй. Жишээлбэл одоо бизнесийн асуудалтай те нэлээд сайн бизнес эрхэлдэг одоо гэр бүл байлаа гэж бодъё. Тэгээ хүүхдээ орхиод те өөртөө одоо зөвхөн мөнгөний төлөө бизнесээ хөгжүүлэх яах одоо ийм маягаар явсан хүмүүс чинь дараа нь бас яах магадлал ямар магадлалтай байгаа гэх нь хүүхд чинь мөнгө бүх юм шийддэг. Амьд одоо гэр бүлийн харилцаа биш. Мөнгө бүх юм шийддэг, мөнгө нэгдүгээрт бол ингээд зогсдог гэдэг бас бодож болно шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдээ одоо толгойд үн цэнтэй зүйл чинь айгу сонирн болж өөрчлөгдөд нь шүү дээ. За ер нь одоо хүнийг авч үзье гэвэл хүн чинь өөрөө нөгөө дөрвөн талбарт амжилттай байж ичл одоо ийм амьдралын балансыг олдог. Нэгдүгээрт бол эрүүл мэнд, тэнд биеийн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд орно. Хоёрдугаарт бол тухай хүний үйл ажиллагаа, activity буюу юу хийдэг, ажил хийдэг юм уу, сурдаг юм уу, яадаг юм уу гэл те. Одоо за юу бол юу те, бизнес хийдэг юм уу гэд. За гуравдах талбар болохоор нь харилцаа, communication те. Хоорондоо хүмүүстэй, нийгэмтэй яаж харилцдаг. Дөрөвдөх нь гол чухал юм юу байгаа гэхээр амьдралын утга учир. Тэр хүний зорилго нь юу вэ? Юунд хүрээд байна? Одоо заримдаа үзүүлж байгаа залуучуудыг харахаар нь чиний хитийн зорилго юу вэ? Чи юу болох гээд байна те? Одоо 20 хиттэй залуу үзүүлэхээр мэдхгүй. Тэгж байгаа л болно эцтэй л гэл. Урсгалаараа ингээд явсан. Ямар ч одоо зорилго өмнө тавиагүй ингээд яваад байна. Тэр юу хийлээд байна гэхээр гэр бүлийн хүмүүжил. Зарим одоо хүүхдээс жишээлбэл 23-тай нэг залуу явж исэн. Одоо бүр бас эдийн засгийн одоо сургуулийн оюутан яваанда ингээд тейлер болох магадлал өндөр, банкнд ажиллах одоо магадлал өндөр. Тэгээд өөрөө одоо мөрийтэй тоглоом асуудалтай байхгүй. Тэр хүүхдээс ингээд хүүхдэлтэй миний хүүд бол 23-тай уг нь ч нас бие гүйцсэн залуу л да тий. Асуухаар нь сэтгэл хөдлөл гэж юу вэ? Мэдрэмж гэж юу вэ? Мэдрэмжээ ерөөсө тодорхойлж мэдэхгүй. Тэгээ бүтэн ингээ 2 цаг зөвхөн за ад жаргал чинь ийм байна, гүнэг чинь ийм байна, гутрал чинь ийм байна ингээ тайлбарлах жишээтэй. Тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр тухай гэр бүл дотроо байсан үнэт зүйл юу байсан? Тэр одоо юу нэхийнхэн тохиолдвол тэр хүний ирээдүйн ингээ амьдралыг бол ингээ тодорхойлдог гэж ойлгож болоод байна л да. Ер нь ингээд би бас нөгөө эрх сэтгэл засал руу жоохон хазаагаад л хэлж гин л та. Тэгэхээр нь юу гэхээр хүний өгөгдөл болохоор хүн болгон одоо төрсний дараа ер нь хүний өгөгдөл сайн хүн болж одоо төрдөг гэдэг одоо ийм үзэл бодол байгаа байхгүй юу? Мөөхөн гэж байхаагүй. Одоо бид нар ч гэсэн ч өөрөөгөө бодъё гэвэл би ер нь сайн хүн үү, муу хүн үү гэдэг голдуу сайн хүн гэж хэлнэ шүү дээ. Мөгөнгөл бас яахгүй. Гэтэ хүн болгонд наантай цаантай асуудлууд бол байгаа. Тэгэхээр тухай сайн хүнийг бол яаж эвдэх үү гэдэг асуудал гарч ирээд шүү дээ. Тэр гэр бүл дотроо, тэр нийгэм дотроо, тэр орчин дотроо гэдэг. Тэрнээс олж тэр хүний амьдралын утга учир хүртэл өөрчлөгдөж болно гэдэг. За би жоохон юу яасан тий. За ер нь сэтгэл зүйн одоо онцлогоос яриг гэвэл жоохон өөртөө итгэлгүй, ганцаардмал тэгээд хүнтэй нөгөө нийтч биш хүмүүс бол илүү юунд ордог. Эсвэл хит их нөгөө төл дээр байгаа. Хүн болгонтэй хөө сайн нөө да гэлтэй ингээл нэг одоо нэг их амар олон найзтай юутэй бас хүн байж болно. Дандаа туйлууд байхгүй юу. Одоо сэтгэлийн тогтвортой байдлыг яриг гэвэл тэрнээс нь дандаа хазаацсан. Эсвэл дээшээ хөөрөд явсан, уралсан, эсвэл доошоо ганцаардл одоо юунд гутралд орсон гэдэл ийм л хүмүүс бол илүү бас тоглоомын асуудал бол өртөх олон байна. За тэгээд нөгөө юунаас нь санхүүгийн бэрхшээл бас айгүй нөлөөлж байгаа. Би сүүлд бол юу хараад байна гэхээр ер нь ковидын одоо энэ цар тахал айгүй нөлөөлсөн билээ шүү дээ. Ковидэр хүмүүс чинь нөгөө санхүүгийн хөсвөргөө болоод тэгээд тоглоомын ертөнц рүү нэлээд хорцсон байгаа байхгүй. Одоо би тэр уур дагавартай л үгүй ажиллаад байгаа юм билээ шүү дээ. За дээрэс нь ингээд нөгөө ер нь хүн болгоныг мөнгө амархан олъё гэвэл
ямар ч хүн тийм хүсэл байгаа байхгүй. Хурдан баяж. Хадаж байгаа хурдан байжий гэд те хүн болгон л байгаа шүү дээ. Нэг их юуг л одоо тийм их одоо хөөч зарцуулахгүйгээр мөнгөтэй болох юм, сайхан амьдарсах юм гэдэг бодолтой байгаа. Яг тэр одоо мөчтөр одоо тоглоомын одоо дангийн те одоо тоглоомын сэтэл том одоо тэр том одоо үйлдвэрийн тэр одоо тэр тоглоомын үйлдвэр гэж байгаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэр бүгдийг одоо боловсруулж гаргадаг гэд. Яг энэ сэтэл дээр хүнийг л ингээл одоо загсаар яриг гэвэл дэгээ шидэл тэгэл нөгөө дэгээдчдэг гэл одоо дэгээгээ залгдаг гэсэн үг байхгүй. Амархан хурдан байж гэдэг асуудал бас айгу нөлөөтэй байна. Уучлаарай намайг зогсоохгүй би тэгээд яриад яваад шүү дээ. Сонсоод байсан чи гоё байна. Тийм байна. Сонсоод байна. Яг ингээ асуу ихээр зогсооморгүй байгаас тэгээ зогсооморгүй. За асуучвал тэнийг асууж авах юм болов уу. Тэр талаар бол миний дохны хэсэг ажилтгүй шүү дээ. Нөх хяналтгүй гэдэг. За учраас би тэгт өнөөдөр Илэн амчээсээ бас нэг юм асууя гэж бодоодсэн. Би болохоор өөрөө ямар нэг зүйлэнд донтож бас үзээгүй. Тэгээ мөрөөдөө тоглоомч тэр одоо болж бодохгүй бодсонч тэр тэ архинч тэр. Тэгэхээр би ингээд одоо хүүхдтэй. Тэгэхээр ингээд одоо урьдчилсан сэргийлэх гэдэг юм уу те. Миний хүүхд би ингээд хүүхдээ хараад за энэ нэр бас юм донтож магадгүй юм байх шүү гэдэг нэг тийм одоо нэг тийм юу гэдгийг те. Мэдрэгтэй байгаад байна л да. Одоо жишээлбэл хүүхд болгон л одоо нэг юм компьютер тоглоомдоо донтож идэг те. Бол ихээр яг тухайн үед бол болчиход байгаа юм. Тэгтэл нөгөө гяс юм халтурт чижээл буцаал нөгөө компьютер руугаа орол гар утас руугаа орох гэдэг те. Тэгэхээр одоо нөгөө гар утасны хэрэглээ цаашлаад одоо нөгөө мөрөөдөө тоглоомд донтох. Бүр багасаа донтоод эхэлчлээ шүү дээ те. Тэгэхээр одоо тэрийг одоо яаж болиулах уу гэх хөө. За ер нь 12 13 нас хүртэл бол бас нөгөө дэлгэцээ тодорхой хэмжээгээр ашиглавал зүгээр л юм л да. Тэрнээс хойш болохоор нөгөө смарт утас чинь баг хичээлээ хэрэгсэл болоод шүү дээ. Тийм үстэй мэдээлэл олох яах. Тэ одоо я харахгүй л одоо бид нэр тийм одоо зүүнд ингээд амьдарч байгаа учраас технологийн дэвшил шийдлийн нийт ирээгээд бид нэр тиймэрхүү маягаар нөлөөлж байгаа. За яг нь хэрвээ миний хувийн юунаас нь асууя гэвэл би хүүхдээ ерөөсө хороогүй. 3 настай байхад бол би эхний эвдэрдгүү табыг аваад өгсөн. Унгаасан ч юу яагаад бүх тоглоом ингээд тоглодог байсан. 1-р ангид орохоор би айгуу сайн чанартай iPad-ыг аваад өгсөн. Ингээд яасан. Дараа нь 4-р ангид орохдоо би тоглоомын компьютерыг аваад өгсөн. Дараа нь 8 билүү 9-д орохоор нь тэр тоглоомын компьютерийн хүч чадлыг нэмэгдүүлээ дахиад сольсон. Тэгээ миний хүүхд тоглоомын донтолгүй шүү дээ. Дуртай үедээ тоглодог. Энэ угаасаа энэ нийгмийн одоо байх ёстой л нэг зүйл шүү дээ. Тоглох гэдэг. Одоо бид нар чи өөрсдөө одоо ингээд одоо зүгээр нэг автобусанд хүүхдүүлээ гэхээр наав ээж нь хамгийн түрүү юу өгөөд байна? Утас өгөөд байгаа. Гэртээ яаж ийн? Нөгөө ээж нь хоолоо хиймээр л байдаг те гэрээ цэвэрлэмээр л байдаг гэд хүүхд анхаарал тавьж чадахгүй дахиад утас өгөөд байгаа байхгүй. Би тэгэхээр нөгөө бас тэр чигээр 20 гэхээр нь бас зөв биш болов уу гэж бодож байна. Манкастыг хүргэхэд Once Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Once Cosmetic. Зүгээр нөө бид нэр опшнуудаа гаргаж өгөх хэрэгтэй байхгүй. Чи ингэвэл тэгнэ. Дахиад би нөгөө биолог руу орох гэдэг шүү дээ. Би заримдаа хүүд уурлахтаа юу гэж хэлдэг байсан гэхээр дохны хэсэг чинь хөгжөөгөө байна. Миний дохны хэсгийг ашиглаач чи гэдэг нөгөө уурандаа би тэгж хэлдэг байхгүй. Миний хамгийн том зэмлэл тэр байхгүй. Тэр хүүхдийг ингээд загнахтай ч юм уу юутэй ч юм уу. Тэгэхээр мэдээж уурлаа штэ нөө өсвөр наснд яхаар болохоор нэг хэстэй юу яриад байгаа даа гэл ингээл явна. Тэгтээ дараа нь боддог юм шиг билээ 20-30 минутын дараа буцаад ирдэг. Ээж гэл яасан гэхээр энийг тэхүү тэрийг ингэхүү жоохон бодоод ирдэг юм шиг. Би опшн гаргах дуртай байхгүй. Ингүүл чи тэгнэ ингэсэн тохиолдолд чи тийм эрсдэлтэй байдал орон дандаа нөгөө задлж анализ хийх дуртай. Тэгэхээр дараа нь за тэгээд чи өөрөө шийд.
сонголтыг чи өөрөө тий шин янз бүрийн опшнуудыг гаргана. Хүүхдтэй ер нь өөрсдөө яаж ажиллах уу гэдэг тэрнээс нь бүх юм шалтгаална шүү дээ. Өөрөө ямар үлгэр жишээ болох уу? Намаг манай хүүхд болохоор согтуу байдлаар бол хараагүй. Намаг тамиг татж байгаа байдлаар хараагүй гэд. За утасны асуудал надад бас жоохон байна л та. Орой би бас утас маажаад суудаг. Тэгтээ хизээч миний хүү одоо миний ингээд байж байгаа том өрөөнд орж ирэхээр нээж гингүүтээ миний гол юу вэ? Би утсаа ингээд тавьдаг байхгүй. За гэд сонсоход би бэлэн гэд. Тэр бас их нөлөөлдөг болов уу гэж бодож байна. Гэхдээ таны асуулт бас их гой асуулт юм да. Яг сүүлийн үед болохоор нөгөө допамины гений дутагдлын одоо геномыг нээсэн байгаа байхгүй юу? Допамины генийн дутагдлын 2, 4 гэдэг одоо геномд өөрчлөлт орохоор бас хүүхэд нөгөө допамин их хэмжээгээр одоо их хэмжээгээр ч яах вэ? Тодорхой хэмжээгээр нь биед ялгархгүй байгаа болохоор төрөлхийн одоо дутуу бас нэг асуудлууд байгаа. Төрөлхийн дутуу допамины ген хинд байгаа гэхээр голдуу бол яах вэ? Аав ээж нь өөрсдөө донтогч нар байсан. Эмийн өвөнөр донтогч нар байсан. Хамаатан садан донтогч нар байсан гэдэг генетикийн одоо бас одоо тийм нөхцөл байдал бол одоо өртөл нөхцөл байдал бол үүсэж байгаа байхгүй. За зогсоогоороо би тэгээ зогсохгүй шүү дээ. Та одоо ер нь таны ч гэлтгүй одоо сүүлийн үед чинь бид нэр ингээд нэг юм баахан ийм допамин, эндорфин гэдэг нэг баахан серотонин. Тий, серотонин одоо юу ч гинөө. Айгүй олон ийм одоо бидрээс ялгарч явах хэвээр юмтай боллоо. За ингээд би бол их тийм жоохон зүйл танилцсан болов уу гэж бодож байна. Ямар ч байсан бидрийг баг багтлаа допамин ялгаруулах чийл гэж ярьдгүй байсан. Тэгэхээр сүүлийн үед ингээд ийм одоо хідэн ширхэг ийм ялгардаг юмнууд байна вэ? Нийтдээ. Тэгээд одоо тэднэр нь сөргөн одоо бас сөрөг бас байгаад байгаа шүү. Тэ ингээд одоо кортизолч гинүү те ингээд одоо уур бухимдал яхаар гэж юм тий ингээд аль нь нэрийг аль нь сөрөг байгаад байна вэ? Ингээд гэрэнхийн нэг явал тайлбарлавал тэгээд гол асуулт нь болохоор яг бидний энэ мөрөөдө тоглоомтой холбоотой энэ допамин гэдэг юм чинь орчин үед биднэрт ер нь яг яагаад дутагдаад байгаа юм? Алга болчиход байгаа шалтгаан маань юу юм бэ гэдэг юм асуулт. Энд яг буцаад нөө донтлын биологиор орох асуудалтай. Ер нь хүний уурэг тархинд бол 200-аад л одоо тийм допаминтэй төстэй одоо нейротрансмиттер гэдэг ерөнхий нэр, нейротрансмиттер, нейромедиатор гэдэг бодисууд байгаа. Дотоод шүүрэл. Дотоод шүүрэл биш, гормон биш байхгүй. Нейротрансмиттер одоо тодорхой нөгөө уургийн бүтцтэй одоо мэдээлэл дамжуулах одоо систем дотор л оролцдог 200-аад медиатор байгаа, нейромедиатор байгаа. За тэрийг нөгөө уурэг тархинд хүлээж авч байгаа хүлээ авуурууд байгаа. Жишээлбэл одоо энэ таг нь те энэ юунд бол яг ингэж таарж байгаа үст те. Жишээлбэл одоо энэ гурвалжин таг авчрыг гэвэл таарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ жишээлбэл энэ одоо мэдрэлээс ийшээ ингэж мэдээлэл дамжуулж байгаа. Энэ ингээд өөрөө нейромедиатор байлаа гэхээр энийг яг ингээд хүлээж авдаг хүлээ авуур нь байгаа. За бүх тархины үйл ажиллагаа ерөөсөө мэдрэлийн эсүүдийн хоорондох мэдээлэл яаж дамжуулснаар нь тодорхойлогддог. За тэгээд таны хувьд одоо асууж байгаа юу чинь нөгөө сайн муу гэдэг одоо нейромедиаторууд байна гэхээр энд сайн муу гэж байхгүй. Бүгдээрээ одоо бидний биед хэрэгтэй. Тэгвэл ямар хэмжээгээр яаж ялгаруулах вэ гэдэг юу вэ? За жишээлбэл допамин дээр яриг гэвэл допамин болохоор нөгөө байглаас заяасан одоо шагнал урамшууллын одоо бидний ураг тархины систем дээр гардаг нейромедиатор. Тэгээ буцаад яг би тийм нарийн бол тайлбархаа болий. Хүмүүс хүсвэл одоо эхний подкастаа өөрсдөө үзчихнэ баг. Тэнд бол нэлээд тайлбарсан учраас. Тэгвэл хамгийн гол донтох энгийн үед болохоор допамины нөөц багасдаг байхгүй. Яад бол хит их хэмжээгээр нь дахин тэрийг зохиомлоор ялгаруулад байгаа учраас энэ нөгөө дамжуулах нөгөө ширхэгний тоо чинь багасаад байна. Тэгээд энэ ширхэг чинь мэдээлэл дамжуулаа гэхэд буцаад ингээд энэ эс рүү шимэгдээд нөөц нь байх ёстой байхгүй. Хэрэгтэй үед бол би тэрийг гаргаад дахиад мэдээлэл дамжуулдаг байхгүй. Энэ нөөцгүй болчиход байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл урд л одоо мэдрэлийн эс болохоор мэдээлэл дамжуулагч мэдрэлийн эс болохоор допамины нөөцийг бол нөөцөлж амжихгүй үйжиж
одоо сэтгэц нөлөөд боцсоор ч юм уу эсвэл мөрий тоглоомоор бид нэр тэрийг бол их хэмжээгээр ялгаруулад байгаа учраас нөөц нь байхгүй байна. Нөөц нь байхгүй гэдэг чинь яах вэ? Нэг юм нэхэгдэн штэ. Допамин байхгүй болоо ямар ч таатай байдал байхгүй байна, гүнигтэй байна, ганцрах байдалтай юу хийгээд байгаа мэдэхгүй нэг л ингээд нэг өөрийгөө тодорхойлохдоо хүртэл хэцүү байдаг байхгүй. Яг дахилтын өмнө ингээд өвчтнүүд ирнэ штэ. 3 сар ингээд сайхан явлаа, 6 сар сайхан явлаа. Нэг сонирн болчихлоо. Юу хүсээд байгаа мэдэхгүй. Яах гээд байгаа мэдэгдэхгүй. Өөрийгөө ерөөсөө ойлгохгүй. Яг юу хэлээд байна гэхээр энэ хүн дахиад бол бэлэн байна гэдэг. Сэтгэл хөдлөл дагаад л тэ допамины нөөц багассан учраас бол амигдалаар нөлөөлөд сэтгэл бүтэл таагүй байлаа ингээд илрүүлээд байна. За энд бас заашгүй хэлэхгүй бас нэг би нөө мартчихуудаа гэж санаа зовоод байна гэхээр их хэмжээгээр допамин нэг хожлын үед бол ялгаруулдаг. Их хэмжээгээр ялгарсан допамин дагаад серотонины дутагдалд хүргэдэг. Серотонины дутагдалд орохоор нөгөө сэтгэл готрол ганцаардлан байдалтай төгшүүр одоо ийм юмнууд бол бий болдог. Тэгэхээр нуруу хамаарлаар серотонин буурчдаг байхгүй. Тэгэхээр нөгөө энэ голдуу бол яг хоёрхан медиатор дээр ярил энэ л байгаа. Ер нь бүх донтол дээр допамин нэг номер тавигдана. Яг бол бидний таатай байдлыг хариуцж байгаа. Нэр медиатор байна. Тэгээд энэ ингээд банк ингээд дутагдaltaй явхаар нь дахиад одоо тэрийг их хэмжээгээр ялгаруулахын тулд болохоор нөгөө даах чадвар чинь нэмэгдээд байхгүй. Архинд мансуурлах бодсон тоглоомонд. Эхлээд 10-аар 50-аад тоглодог байсан. Дараа нь 50 болсон. Хэдэн сарын дараа 500 болсон гэх. 2 сарын дараа 500 болсон. За одоо давхтаа хідээр яадаг? Саяыг тавьдаг. За хожил нь хийдیں۔ 60 сая, алдагдал нь хийдیں۔ 200 сая. Хожил нь хийдیں۔ 100 сая. Алдагдал нь хийдیں۔ 1 тэрбум. Тэрбумаар тоглосон хүмүүс ирээд шүү дээ одоо. Үзүүлээ зөвлөгөө аваад 2 тэрбум өртөө ч хүн ирээд байгаа байхгүй. Ийм л байна. Одоо нөхцөл байдал юм байна. Тэгвэл бас онцлогтой. Юу гэвэл 5 саяын өртөө хүн амиа хорлох гээд байхад 2 тэрбумын өртөө хүн амиа хорлоё гэж ирэхгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл янз байгаа байхгүй. Амиа хорлол хэмжээндээ биш үү те? Хэмжээндээ биш. Тэг хэмжээндээ биш, донтцсон хэмжээндээ л байгаа байхгүй. За хамгийн сүүлийн жишээ гэхээр яг энэ эрчүүдийн эрүүл мэнд гэж байгаа боловч айгуу тийм сонин жишээ юу байгаа гэхээр суглаа фэйсбүүкээр үсгдэг хүмүүс байгаа шүү дээ тий. Тэдийг хийчихвэл тэдийг яана 20 мянгаг яана гэхээр суглааны донтолтой эмэгтэй хүн ирсэн бай. Тэр ч одоо донтолчдөг юм үү те хүн. Тий 20 саяыг алдаад амиа хорлох орлого хийгээд тэгээд дараа нь одоо тэрийг эмчлүүлсний дараа одоо донтолтой эмчлүүлэхээр ирж байгаа байхгүй. Жишээлбэл гих мэд. Сая таны тэр допамин шагнал урамшуул гэд ярьсан чинь энэ Facebook, Instagram гэдэг гар утасны аппликейшн өөрөө баг энэ дээр дөрөөлж тэгж хүмүүсийг ашиглуулдаг те. Одоо жишээлбэл би нэг өөрийнхөө гоё зургийг хийгээд бусдаас би хандлт аваад ирэхээр миний допамин ялгараад шагнал урамшуул минь ягаад дараачийн зураг хийх гэж лайкуудаа тооцоолж байгаа тийм илүү гоё зураг хийх гээл те. Тэснэ нэг инээдтэй юм бичингүүтлээ хүмүүс хаахаа дарангуутал нь тэр нь ингэж надад нэг юм шагнал урамшуул юу те. Тэгэхээр бас айхтар л юу юм байна. Одоо баг алгоритмыг ойлгоод байгаа юм биш үү гэдэг шиг. Та сая допамин ихсэх үед серотонин багасдаг гэдэг. Серотонин нь болохоор ямар чиг үүрэгтэй юу бэ? Серотонин бидний сэтгэлийн одоо ад жаргалыг сэтгэл хөдлөл дотор ад жаргалыг таатай байдлыг л бас мэдрүүлдэг байна. Тэгэнгүүт допамин ихсээд серотоныг багасгахаар сэтгэл хөдлөлт авдаг. Тийм сэтгэл гутралын мэдрэмж сэтгэл гутралын мэдрэмж бол яаж болно. Тэгтээ мэдээж хожигдсон үедээ бол юу штэ. Өнөөдөр юу яа? Би өөрийнхөө клиентудаас юу асуух дуртай гэхээр за хоёулаа Макаогийн казинод явлаа. Та ингээд тоглоом ингээд асуудалтай. Би тоглоом асуудалгүй. Та бид хоёр хоёуланд $10,000 өглөө. Тэ нэг эксперимент явуулъя тэ.
Макагийн казиноор орохдоо чинь бас нилийн нэг жоох уур замыг явдаг штэ. Нэг гой хевстэй юу муутай одоо ийм өрөөгөр ингээд явдаг гэх. Ингээ Илэн амч орж исэн гэж хэлэх гээд байна. Тэгэхээр би асуудаг байхгүй. $10,000 ингээд юун дээр ширээн дээр очиод хоёулаа шүд нөгөө юунуудаа фишкүүд аваад тий ингээд тавилаа хин хочих уу гэд асуудаг байхгүй. Мэдхгүйгээ суугаад байхгүй. Донтой хүн хожно байхгүй. Донтой хүн хожно. Хожно. $10,000 тавиад тэр заавал хожлыг аавна. Сайн тоглодог учраас уу? Үгүй. Яг гэвэл тэр казиноор тэр ширээ хүртэл явахдаа бид нарыг маш олон камер хянаад байгаа байхгүй. Ажиглаж байна те. Энэ царайны илрэл ямар байна? Нүдний ялцсан ямар байна? Хөдөлгөөн ямар байна? Ширээн дээр суухдаа ямар байна гэдэг те. Тайван сууж гин үү? Эсвэл их юутай хөдөлгөөнтэй юутай байна уу? Ер нь нэг сонирхоод байна уу гэхээр одоо би нөгөө сэтгэл засалж тоглоомын ингээ асуудлаас нь хүнийг гарах гэж сууж ин гэхэр чин цаана нөгөө анти сэтгэл засал чин зөндөөл байгаад шүү дээ. Яаж энэ хүнийг мөрөдө тоглоом руу оруулах уу гэдэг, яаж энэ хүнээс илүү мөнгө авах уу гэдэг бүтэн том айрмаа ажиллаж байгаа шүү дээ. Одоо зэвсэгт хүчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр н одоо юуг хэлэх гээд байна гэхээр одоо бидний одоо бүх зан үйл бидний хөдөлгөөн дахиад биологи руу орох гэдэг аахгүй би юу гэвэл биологийн төсвөрл орох гэдэг. Энэ ингээд тэгтлээ одоо сэтгэл хөдлөлийн дагуу зан үйлийн хөдөлгөөний асуудал хүртэл ингээд өөрчлөгдөд байгаа аахгүй. Тэгэхээр би хэлдэг та хожно. Яагаад энэ Илена чинь дахиад орж ирэхгүй штэ. Энэ $10,000 тавиад ядаж энийг авъя гэж намайг уншицсан байгаа байхгүй юу вэ? Та хожно. Яагаад бол та $10,000-ыг 15 болгоод маргааш та хоцсон 5-ыг 10-тай цуг авчирна байхгүй. Тэгээд дээрэс нишөө нэмээд байна. Яагаад гэвэл танд ингээд донтолтыг тооцох одоо таны биеийн одоо илрэл, нүдний одоо гялцах байдал, таны хөдөлгөөн энийг бол илчлээд байгаа. Юу гэж тэх юм бэ эмчээ гэдэг. Үгүй яг тийм хоёулаа явах уу гэдэг. Ихтлэл өөрчлөлдөг. Би айгу тийм гоё мэдхгүй эхний подкастн дээр хайг энэ жишээг хэлж ирсэн үгүй мэдхгүй байна. Манайд тоглоом асуудалтай нэг залуу эмчилгээнд ороод 3 сар болсон. Сайн явж байгаа байхгүй. Тэгээ тэр нөгөө тоглоомын хэв маяг нь ямар байсан гэхээр цэцэрлэг төрөлнгийн баруун талын нөгөө зогсоол дээр машинт очиод дансаа цэнэглээд тэнд ганцаараа тоглодог байхгүй. За заримдаа яг багаар бас тоглодог байсан. Тэгэхээр тэр нөгөө 3 сарын дараа над дээр ирж эмчийн өчтөр айгуу сонь юм бас яасан гэсэн чинь би өөрөө мэдлгүй юу ч бодлого машина жолоодо тэр зогсоол дээр очиод машина байрлуулад унтраасны дараа юу вэ гэд гинт ухаан арсан штэ. Тэр одоо тэр хүнийг юу хөдлөөд байна нүгүү зан үйлийн төв моторт хөдөлгөөний төв тэр хүнийг тийш аваадсан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед ухамсар бол ерөөсөө ажиллаагүй. Үйл ухамсар нөгөө донтлын төвөө чинь нөгөө үйл ухамсарт суусан учраас бол ухамсар дийлдэг байхгүй. Ухамсар чинь одоо тэр хөдөлгөөнийг, сэтгэл хөдлөлийг одоо бид нэр хүсэл мөрөөдлийг бүгдийг ингээд хянах ёстой байж тэр хяналт чинь өвчлсөн байгаа учраас бол энэ дураараа ашигладаг. Дураараа ашиглаж байгаа учраас доороос нь ингээд цохиод энэ нөгөө тархины бор давхраг байгаа гэж бодъё. Энэ одоо залуу одоо эволюцийн хөгжлөөр хамгийн залуу хэсэг байгаа учраас энийг дийлдэг байхгүй. Тэгэхээр тийм учраас сэтгэл заслын гол үүрэг юу байгаа гэхээр нь өөрийнхөө зан үйлээ ойлгох, өөрийнхөө сэтгэл хөдлөлөө ойлгох. Хэрвээ тийм хүн одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж эхэлжвэл хинт хүнд эдгэрэх магадлал айгүй өндөр байна гэж үздэг. За ингээд шүүд эдгэрлээ орцсон тий. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Илэн амч одоо мөрөөдө тоглоом донтсон хүний одоо эхлэл үе гэдэг юм уу, дунд гэдэг юм уу, хүндэрсэн гэдэг юм уу ийм нөгөө тэр тоглоомынхаа донтсон хэлбэрийн үеэрээ ийм үе шатууд юу нэг байдгүй. За сүүлд бол нэг 4 шатыг бол гаргадаг л та. Эхлээд бол зүгээр нөгөө хэрэглэнэ үе нэг амсах хөтүүдий те. За. Дараа нь нөгөө тогтмол одоо хот тоглох. Дараагийн асуудал болохоор нь шууд донтолт үүсэх. Одоо 3 дугаар үе. 4 дугаар үе болохоор нь донтолтоос олж одоо бие хүний доройтолд орох. Тэр бол хэцүү шттэ. Тухайн хүнд бол
одоо хувиа хичээсэн зан гараад одоо эргэн тойрон байгаа хүмүүс хамаагүй болоод гэхдээ зөвхөн нэг зорилготой тоглох зорилготой л байна. За тэгээ хамгийн гол нь сэтгэн бодолд одоо сэтгэн бодох чадварт хийж байгаа алдаанууд юу байгаа гэхээр энэ нэг виртуалд нэг өөрийнх нэг ингээд зохиомл ертөнц бий болоод байна шүү дээ тэр хүнд бол. За ямар ч байсан би хожиж ирсэн учраас би дахиад хожно. Би энэ одоо алдсан бүх мөнгөг бол би нэг буцаад олно. Өөс нэг удаа олоод үзсэн. Тий. Нэг хоёр ч одоо удаа олоод үзсэн. Ер нь эхний үед бол тоглож байгаа хүмүүс бол голдуу бол авдаг. Хожлыг авдаг байхгүй. Нэг ингээл яваад байна. Тэгээд дараа нэг хэмжээнд дээр яагаад. Тэгээд дараа нэрөөсө хожил авахгүйгээр уруудаад байгаа. За энэ юун дээр жишээлбэл арилжааны асуудал дээр хүртэл ингээ хүмүүс хандаад байгаа байхгүй. Одоо криптовалют те одоо форекс трейдинг ч юм уу юу ч юм уу инвестмент хийх те одоо бирж дээр тоглох моглох чинь. Тэгээ ямар хүмүүс онтдог, ямар хүмүүс онтдггүй гэд. Би яагаад одоо миний багш ингээд яагаад онтохгүй ингээд амжилттай яваад би яагаад ингээд онтчоод хамгийн юм алдаад ингээд ганцхан нюанс байгаа байхгүй юу гэхээр тэр нөгөө жишээлбэл нөгөө криптовалютын юун дээр ингээд юу хий гэхээр бас өөрийн гэсэн багш нар байдаг шүү дээ. Одоо тэр хүний тьютер одоо спонсор гэдэг ч юм уу сэтгэл зүйн зөвлөгөө биш арилжааны зөвлөгөө өгдөг гэд. Тэгэхээр нь одоо тэр хүний одоо үйлчилгээ төлбөртэй байдаг байхгүй. Одоо сард $70 7 хоног $70 төлөх одоо хэмжээний одоо юм байна. Тэгэхээр тэрийг ингээд төлөөд явхаар нь гайгүй ингээд алдагдал хүлээхгүй байхгүй. Тэгээд нэг өдөр энэ муу тестэн $70 чинь их мөнгө штэ гэд төлөхгүйгээд тэгээ өөрөө ганцаараа одоо тэр юуруу орохоор нь шууд сэтгэл хөдлөлөөрөө хөдөлж эхэлдэг байхгүй. Замбрааг үйлдэл хийгээд хяналтаа тавьж чадахгүй. Ямар хүмүүс тоглоомд донтохгүй байх гэхээр нь хянах чадвар сайтай. Сэтгэл хөдлөө дотроо өрөөсөө оролцуулахгүй. Тэгвэл энэ асуудал өөр айгүй хэцүү байгаа. Допамин хожлоо гэхээр за бид нар ч гэсэн чи юу штэ. Өстө нөгөө баримтаа бүртгүүлсэн чинь нөгөө 60,000 хожлоо. Хожсон байна гэд нөгөө өглөө ажил дээр ирэл яриад байгаа байхгүй. Хожлыг амссан байна. Таатай байдал бол орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ таатай байдлыг дахиад хянаж гин үгүй юу гэдэг л асуудал дээр байгаа байхгүй. Хожсон за тэгэл болоо гэд. Зарим ингээд манай хам банкны нөгөө юу худалдаа хөгжлийн банкны ер нь бүх банкнуудын одоо политик төр штэ. Одоо тэгээд сар болго ингээд 100,000-ыг байршуулвал те нэг өрөө байр ч юм уу тэр машин ч юм уу iPhone 17 ч юм уу гих мэт ингээд янз бүрийн юмнууд бол дандаа энэн дээр тулгуурлаж байгаа байхгүй юу ер нь. Яасан гүн сэдв бэ? Хүнд штэ. Энэ ингээ бодохоор нь бас дахиад нэг ингээд ямар ч тийм объект шахуу байхгүй дандаа субъектээр яваад байгаа байхгүй юу? Тэгтээ нөгөө юун дээр тэгтээ мөрөдө тоглоом хол хэмгээс арай гайгүй. Яад бол хол хэмгэг чинь химийн донтолт, химийн бус донтолт жишээлбэл уучлаарай жоохон яагаад. Тэ танаа дараагийн одоо юу подкастын сэдв байж болохоор юм байна л та. Хол хэмгэгч одоо түгээмэл үү? Одоо түгээмэл. Хол хэмгийг эмчлэх сэтгэл зүйч айгүй ховор, сэтгэл засалж айгүй ховор дургу. Яг бол тэр үед бол нөгөө химийн донтолт үүсэж байгаа. Дээрэс нь химийн бус донтолт үүсэж байгаа. Их хэмжээгээр идээд тэр юу чинь хоол юм чинь хим орж байгаа штеп бинд. Дараа нь таашаал авлаа. Их хэмжээгээр идлээ, өөрөөгөө буруутглаа. Очоод гараа бараг энэ хурд хийгээд бөөлжлөө, гаргалаа. Бөөлжих үедээ дахиад таашаал авч байгаа байхгүй юу? Хоёр таашаалтай баргийн сэтгэл засалж ажиллаж чаддаг байхгүй юу? Хэцүү. Тэгтээ ингээд хоолны донтолт хоолоо болчвол болчих юм шиг тий. Архины донтолт архиа болвол болж хар тамхи бай. Тэгтээ мөрөдө тоглоом болохоор ингээд бодолтойгоо тэмдэлцээд маш зөв тий. Амар хэцүү нэг юм. Тий, тэр нөгөө юун дээр чинь донтолтын чинь объект байгаад байгаа байхгүй. Тэр айраг, тэр мансуурлах бодис, тэр хоол өөрөө тий. Гаднаас юм орж ирээд. Тий, гаднаас юм орж. Энд болохоор гаднаас орж ирэхгүй байгаа үстэй. Зөвхөн бодолтойгоо нөгөө ялалт гэдэг мэдрэмжээр ялалт. Тэгээд ямар одоо сэтгэн бодох одоо тийм алдаанууд хийж явах гэх би бусдаас онцгой, би ондоотой. Би илүү ухаантай. Харамсалтай нөгөө спортыг их сонирхдаг хүмүүс ер нь бетэн тоглоомд их орсон байдаг штэ.
Тэр баг өстой юу баталгаатай хожно гэх би бүх энэ багийн бүх тоглолтуудыг үтсэн учраас би энэ талаар өстой шинжээч байна гэд би өстой олдохгүй гэд өөртөө хит одоо үнэмшсэн хит одоо ихтгэлтэй бодолтой юу ороод байна. Дараа нь сэтгэн бодох одоо алдаа юун дээр гарч ирээд байна гэхээр нөгөөс нь нөгөө хяналтаа тавьчих чадахгүй сэтгэл хөдлөлөөр нэг хэсэг айгу анализ хийгээд ордог байхгүй. За ёстой яг энэ баг дээр тавиад энэ хэмжээний мөнгөг тавиад ингэж яа. Тэгэхээр цаанаас нь тоглоом чинь цаан чинь анти сэтгэл зүйд сууж байгаа гэд би түрүү хэлсэн шүү дээ. Тэгээд одоо чинь бүр хиймэл ухаан бий болсон учраас сэтгэл зүй чинь шаардлагач бараг байхгүй гэсэн үг байхгүй. Шууд тооцоод хөөхөдөө энэ ингээд эхлээд ийм хэмжээний мөнгөг тавьхан одоо энийг тавьсан одоо энийг тавьсан одоо энэнд нэг хожлыг амсуулчихгүй л энэ ингээд мултах гээд байна гэдэг амсуулчихлаа. Шууд яах вэ? Миний энэ тактик чинь болоод байна. Тийм учраас би мөнгө хожих магадлал өндөр байна гэдэг өөртөө хийд үнэмшлийг би болгоод байгаа байхгүй. Тийм учраас би алдсан мөнгөө буцаад хожиж чадна гэдэг дахиад өөртөө хийд үнэмшлийг бол би болгоод байгаа. Яг ингээд сэтгэл зүйч гэсэн сэтгэл засалч гэсэн чи ингээд ажиллаа гэхээр нь юу яахгүй ингээд барьцгүй байхгүй Морита тоглоом чинь. Сүүлд бол Морита тоглоомтой хүмүүс бол архины донтолтоос илүү хандаад байгаа. Одоо мансуурх одоо сэтгэц нөлөөд одоо бодисын донтолтоос бол илүү хандаад байгаа байхгүй юу. Хэн яванда яг нөгөө бид нэр бас энийг баг зэрэгч гэсэн ч тэ одоо нөгөө хүн тус болоод одоо эмчилж чаддаг. Одоо манайд бас дандаа муу жишээ байхгүй, сайн жишээнүүд бол байгаа. За. Тэгээ донтолтоос салсан 6 сар болсон, 1 жил болсон. Одоо бас янз бүрийн нөгөө гар утсанд бол нөгөө донтуулдаг аппликейшнуд байдаг. Бас одоо өөрийнхөө одоо эрүүл өдрийг тооцдог хүртэл Sober гэдэг одоо аппликейшн байгаа. Тэд нь одоо хоног уугаагүй гэд тэрэн дээр ингээд тоологдоод явдаг. Тэгээд тэр шагнал оруулсан систем байна шүү дээ. Тийм шүү, яг зөв байхгүй. За би нэг юу жишээ ярих дуртай шүү дээ. Энэ бол одоо дахиад сэтгэл засал хийн гэхээр бид нар одоо тухайн ингээд урамшуулаас эсвэл энэ одоо урамшуул дүүцхүүц одоо нэг таатай байдлыг хүнийг оруулах ёстой болоод байгаа хгүй. Тэр нь юу гэхээр амьдралын одоо утга учир дээр үнцэнтэй зүйл дээр бид нэр тэрийгэ тодорхойлоод сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо амьдралын утга учирыг мэдэхгүй, зориггүй, юугүй, үнцэнтэй зүйлгүй одоо тийм хүн дээр бол энэ сэтгэл засал бараг одоо үр дүнгээ өгдөггүйгээд хэлж болно. За би юу ярих дуртай гэхээр би 58 настай, би 50 нас шүдээ цай уусны дараа угаасан байхгүй юу. Одоо намайг та өглөө босонгуудаа шүдээ угаах хэрэгтэй болно, хэрэгтэй байна шүү гэдэг ингээд хоос юм зөвлөгөө өгсөн тохиолдол би яах вэ? Та хоёрын бодлоор би дургу штэ. Би 50 наснда л энэ зуршил одоо урагт тариханд одоо тэр бүр зузаанаас зузаан ийм холбоос одоо энүүн шиг холбоос баг үүссэн байгаа байхгүй. Цай усны дараа шүдээ угаана гэдэг чинь. Намайг урамшуулах юм байхгүй ба штэ цаан чинь. Хэрвээ надад ингэж хэлвэл Илэн чи өглөө босонгуудаа шүдээ угаагаад чи одоо үлдэж байгаа насанд хизээч хавдар тусахгүй гэвэл би угаана байхгүй. Би өөрийгөө өөрчилж эхэлнэ. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Тэгэхээр урамшуулаар юу сонгох вэ? Айгүй хэцүү шттэ. Яг бол тэр чинь байнга одоо Морита тоглоол тэр урамшуулыг хийд мэдрээл тэр одоо таатай байдлыг хийд мэдрээд байсан хүнийг чинь дахиад одоо жирийн амьдралаас нь тэр юмыг сонгоё гэхээр айгүй хэцүү болчиход байгаа. За хүүхдийн эрүүл мэнд, аав ээж, нэр төр, гих мэд гэдэл ингээл янз бүрийн юу бол тавьж болно л та. Тэгвэл тухайн хүнд хэрвээ тэр гэр бүл дотроо ийм зүйлүүд үнцэнтэй байсан бол энэ ажиллана. Үнцэнгүй байсан бол бас ажиллахгүй. Айгуу тийм хийсвэр одоо тийм юу л ойлголтууд бол айгүй их байна. За тэгэнгүүт Илэн чи одоо за бид нар сая бол ингээд нөгөө Морита тоглоом донтоод байгаа хүнийхээ тухай нэлээ ярьлаа. За тэгэнгүүт одоо яг энэ асуудал дээр бол нэг том хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэр нь тэр донтолттой хүмүүсийн эргэн тойрны хүмүүс, гэр бүлийнхэн ээж аав, эхнэр нөхөр. Тэгэхээр одоо яг энэ та түрүү хэллээ ингээд хэрэглээний төвшөнд анхан шат тэгээд тогтмол хэрэгэлдэг болоод донтоод бие хүний дороотолд ороод гэд ингээд ийм дөрвөн үе шатнд бид нар хувааж байна л да. Тэгэхээр энэ үе шатн дээр байгаа
аль үе шатн дээр байгаа хүний эргэн тойрны хүн ер нь одоо яаж тэр хүнтэйгээ ер нь ажиллах ёстой гэдэг юм уу, гаргах ёстой гэдэг юм уу, ямар хариу үйлдэл үзүүлвэл ер нь яг мэдээ 100% бол гаргаад авчихгүй бах. Гэхдээ яаж ажиллавал илүү үр дүнтэй байдаг вэ? Хамгийн том асуудал юунд байгаа гэхээр гэр бүлийн хүмүүс бол тэр хүний өөрийг түлж эхэлдэг байхгүй. Өөрийг түлнэ гэхээр тэр хүн өөрийнхөө бодит байдлыг ойлгохгүй байхгүй. 100 саяыг түлсэн. Одоо нэг ийм залуу зөвлөгөө авсан шүү дээ. Тоглоод тэгтээ болцсон байгаа л да. Ээж нааваас нь угаад тэрбум төгрөгийг алдсан. Тэрбум төгрөгийг түлсэн байгаа байхгүй. Ээж нь. Аавда хэлээгүй гих мэдгээд. За тэгээд ер нь бол одоо өмнөөс нь эсрэгээр нь бас байгаа. Ковид үеэр тоглоомын асуудалд ороод эхлээд гайгүй ингээд хожиж яваад байсан чинь эхнэр нь тэр байдалтай дасаад ингээд сул мөнгө орж ирдэг юм байна. Эхнэртэй гоё юм авч өгсөн. Евро ковид тусгаар нөгөө солонгос руу явуулсан гой зочид буудал ингээд амьдруулсан гэх мэд байгаа даахгүй. Тэгээ эхнэр нь өөрөө хүнээс мөнгө зээлээд өгдөг байхгүй. Яндоророо гэл ингээд бүр ингээд. Тэгэхээр энэ үед бол эхний үед бол яг баг нөгөө өөртөө ойлгоогүй. Ямар байгаа. Бас нөгөө амархан мөнгө олдгийм байна гэдэг тэр хүсэлд бол автагдаад байхгүй. Дараа нь нөгөө хүн чинь мэдээж алдсан шүү дээ. Тэр бол хөл зайлшгүй. Тэгэхээр яг ингэ донтолтын евро орсны дараа яадаг гэхээр тэр нөхрөө хувцсыг ингээд ягаад аав ээж рүү авчиж байгаа байхгүй. Энд чинь тоглоод манай ээж мөнгөг ингээд өгөх хийсэн гэд тушааж байгаа байхгүй гих мэдгээ. Яг тоглоомын асуудал бол цэвэр одоо амьдралтай их холбоотой байгаа. Цаана маш олон гэр бүлүүд зовж штэ. Ер нь бол тэгэхээр одоо яах ёстой юм, чангатгах ёстой юм уу, тэх ёстой юм уу гэхээр нь бас би бас харах нэг хариуг бол ингээд олоогүй байна. За хүний шинэ хууль гарцсан тий. Тэрний дагуу эрүүгийн хуулинд юуны зөрчлийн тухай хуулинд бас ингээд өөрчлөлт бол орсон байна. Тэгтээ угаасаа хууль гарсан гэдэг бол би бас баяртай байгаа байхгүй. Одоо тэрийг ингээд зохицуулах механизмтэй их зөв гарчвал болох гээд байгаа юм чи. Тоглож байгаа хэцүү болсон юм шүү. Ингээд нэг юм дахиж нэмж мэд татаад. Тий, жоохон хилээд зарим нь яг тэгэж орж ирсэн. Одоо ч хууль гарсан хэцүү штэ юм чи гээд 2 3 хүн бол одоо тэгэж имчилгээнд бол одоо орох хөшөөргөн тэр болсон байхгүй. Баригдчихвал ингэх юм байна. Тий, ингэж торгуулна эсвэл ингээд одоо 1 жил одоо тэнцвүүц одоо баг юунд ингээд эрүүгийн хариуцлага хүлээн шорон сууны нэг гэхээр 2 3 хүн ирсэн тийм байдалтай. Би дондцсон байна гэдгийг хүн хизээж хүлээн зөвшөөрч чадахгүй юм тий. Би дондцсон байна хүлээн зөвшөөрч хэцүү шүү дээ. Тэр чи үгүйсгэл гэдэг зузаанаас зузаан ингээд юм ажилдаг байхгүй. Таны бурууг танд хэлээд байвал та дуртай юу? Дургүй шүү дээ. Илэна чи дарихны асуудалтай шүү дээ. Юу ярьж байгаа гэл ингээл яа шүү дээ. Тэгэхээр тэр одоо асуудлыг зөвшөөрлөхийн тулд нөгөө сэтгэл засал чинь ажиллаад байгаа байхгүй. Таны бочид байдал чинь ийм байна. Та тоглоомын одоо өмнө үнэхээр хүчгүй байна. Тийм учраас та ерөөсө хизээж хяналттай тоглож чадахгүй. Таны үүрэг тархинд ийм өөрчлөлтүүд үүссэн байна гэд бидний хийж байгаа сэтгэл засал таны мэдхгүй зан үлийн сэтгэл засал. Таны мэдхгүй гэхээр нэхлээ тэр хүнийг яг бүх 100% мэдээлэлээр хангадаг. Одоо надад эмчлүүлсэн зарим хүмүүсийг баг подкаст нэрчүүл надаас илүү ярьж штэ. Яагаад гэвэл йога мэднэ, биологи мэднэ, бүх юмаа мэднэ, сэтгэл зүй өөрийнхөө онцлогоо мэднэ. Одоо өөрийнхөө дотоод бодлооныг бүгдийг мэднэ. Яагаад бол сэтгэл засал хийх үедээ тэр бүгдийг яаж ийн. Баг надаас илүү онлыг өөрийнхөө туршлагатай ярина гэвэл бүр илүү л ярина байхгүй. Донтоод тоглоод өрөнд ороод унтаад босоод ирэхэд бүх юм буцаад байрандаа орцсон байгаасай. Тий. Хүсэл мөрөөдөл, биелэшгүй зориг, өөрийнхөө зохиомл ертөнц дандаа тэрийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд энэ нөгөө түрүүчин бас подкастууд айгуугой нойр гүдлийн тухай тий ингээд орсон болохоор энэ талаар зөвлөгөө өгөөд яхаа. Ямар ч байсан мөрөдө тоглоом тоглож байгаа хүмүүс бол нойрны асуудал 1 номерт бас
хүнддэг. Голдуу бол нөгөө бет тоглоомчин шүний цагаар илүү идэг байхгүй яг тэр нөгөө фокуслах юу гэд яад бол тэр багууд чинь голдуу нөгөө юуны зөрөөнөөс болж те ингээд цагийн зөрөөнөөс болж юу болдог. Дээрэс нь яг нөгөө сэтгэл готрол сэтгэлийн одоо төгшөөрлөх сэтгэл төгших одоо байдал бол дэд зэргээр л одоо яасан байдаг. Тэгвэл эмчилгээнд орохдоо бас би сүүлийн үед бол зүгээр өөрөө сэтгэл засалж ихэд бол би өөрөө ямар бэрхшээлтэй тулгараад байгаа гэхээр уг нь гэр бүлийн гишүүдийг битгий өрөө төлөөрэй гэд хэлээд суугаад байна шүү дээ. Боттой байдлыг ойлгоо гэхээр тэгсэн мөртлөө тэр хүн сэтгэл засалд орохдоо цаана би 50 сая өртөө гэд энэ бодол чинь тарихнаас ингээд алга болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр сэтгэл засал чинь амжилттай явах уугүй юу гэдэг. За хамгийн сүүлийн одоо сүүлийн ч яг ер нь жишээнүүдээс яриг гэвэл гэр бүл бүх өрөө төлцсөн тэр хүн сэтгэл заслын чилгээнд орж байгаа байхгүй. Эмчээ би өнөөдөр айгүй сайхан байна. Би тантай ажиллахад бэлэн байна. Ягд бол намайг зовоох асуудал байхгүй. Би одоо энийг шийдчихвэл болох гэдэг. Зүгээр би дахиад орохгүй тулвал та надаа заагаад өгчих гэд те намайг өөрчлөөд өгчих гэдэг одоо ийм юутай сууж ийм клиент ажиллавал мэдээж л бест л та гоё л та. Эхлээд хожигч тоглоод дараачаас нь алдснаа нөх гэж тоглосоор байгаа л ер нь хожлын боол болчихж байгаа шүү дээ өөрөө. Тэстэ яроолгүй. Тэгээд нөгөө миний хэлэх дуртай юм чинь too much not good гэдэг одоо бүх юм л хяналттай л явах ёстой гэдэг. Одоо фитнесийн донтолтой хүртэл хүн байгаад байна шүү дээ. Одоо над дээр ямар эмэгтэй байсан гэхээр өглөө юу ажил орохоос өмнө 3 цаг фитнес дээр ажил тарсны дараа 6 цаг фитнес дээр өөрөө бүр нөгөө юунд орцсон. Тэр чинь ажлын цагаас их хугацаагаар фитнес хийж. Тий, ядаргаанд орцсон л ирж байгаа байхгүй яг нөгөө хувийн юутай болохоор нь боломжтой байхгүй. Тэгээ миний нойр хөрөхгүй би төгшөөрт юутай төгшөлтэй байна, би сэтгэл готролд орцсон байна гэд ингээ өөрийгөө тайлбарч байгаа байхгүй. Бүх юм хязгаартай байх ёстой. Тийм, яалтчгүй нэг шагнал урамшуулал гэдэг бол би чи өөрийгөө дотроо бодолтой урамшуулад чи мундаг шүү очроо. Тэгээ би ч өөрөө фитнес донтож исэн юм байхгүй. Ингээд цээжин дээр би ч одоо нэг 70 кг гэхээр цээжин дээр 140 кг чин авахад би өөрөө үнэхээр бахархаж өөрийгөө урамшуулж байгаа байхгүй. Тэгээ тэр 140-ыг ахиулах гэж явдаг. Тэгээ тэрэндээ л ингээл улам донтоол тань. Өөр л болохоос биш бол яг л тэр шагнал урамшууллаараа л схемээр адилхан тий тэр ялалт гэдэг мэдрэмжээсээ ягаал донтолт яаж шээ тий. Фитнес дээр ишөө нэмээд хэрвээ стероидыг хэрэглэдэг болвол дахиад хослсон донтол болно. Стероидд донтдог тий. Уураг одоо өөргийн нэмэлт одоо бүтээгдэхүүнүүд байна шүү дээ. Одоо тэр булчингой яахын тулд тэр дотор стероидын холцтой байгаа бол тэр хүмүүс одоо аюултай байдал болоод орж байгаа гэдэг. Одоо нэр ялангуяа энэ бас дахиад нэг гişөө нэг донтолтын нэг салбар гарах ёстой байхгүй. Үнэн. Одоо ялангуяа манай ирчүүд байна шүү дээ тий. Амархан гой биетэй, булчинлаг биетэй болохын тулд стероид хэрэглэдэг. Би ч бас хэрэглэж үзчихсэн. Нэг тэмцээнд орсон. Тэгэл яалтчгүй би бол тэрийг сүүл бодсон шүү дээ. Булчингийн хар тамхи юм байна гэд. Маш их энергийг өгдөг, маш их бярыг өгдөг. Тэгээ эргүүлээд нөгөөтгөө тарихаа болоод ирэхээр уналтанд ордог. Тэгээ нөгөө дийлдэг байсан юм а дийлхэ болоод ирэхээр нөгөө фитнес рүүгээ явмааргүй очих юм шиг. Тэгээ буцаа нөгөөтгөө нэгтэг. Тэгэл тарингуутлаа ахаад. Тэгтээ өмнөхөөс илүү дараачийн юу нь болохоор өмнөхөөс илүү доозыг тарина. Тэгжиж яг тэр хөшрөн дээр очив. Дахиад даах чадвар бол нэмэгдээд байгаа байхгүй дандаа. Тестостероны донтолтой бас хүн ганц хоёр бол хандж ийсэн. Түүхийг бол мэднэ. Ер нь донтолтын салбарыг ингээд бас улам нарийн хөгжүүлээд яваад байвал олон хүнд бол бид нар тус болж чадна л да. Ер нь одоо жишээлбэл би чинь арих мансуурлах божис мөритэ тоглоомыг бүх хүнээ би аваад байгаа байхгүй. Яг бүр зөвхөн ингээд те мөритэ тоглоомоор зөвхөн арихаар зөвхөн юугаар явбал илүү амжилттай л явна гэсэн үг байхгүй. Тэгээ нэг хүн амцоотой энэ төр болохоор бас тий боловсон хүчний дутагдал бас байгаа л байгаа юм. Донтцсон байштэй гэдэг шинж тэмдэг яаж мэдэх вэ? Үйл хөдлөөр нь мэдэх үү, тавтамжаар нь мэдэх үү? Хяналт тавих асуудал дээр мэднэ. Архин донд хэмгэг болохоор ууж байгаа архины хэмжээ хяналт тавьж чадхаа болцсон.
донтцсон. Нөхцөл байдал хянал тавьж чадхаа болцсон, донтцсон. Мөрөөдө тоглоом дээр тоглож байгаа, бооцоо тавьж байгаа мөнгөний хэмжээнд хянал тавьж чадхаа болцсон, донтцсон. Нөхцөл байдал чухал ажилтай байлаа гэхээр нь тэрний оронд тоглоомоо сонгоод явцсан. Одоо ар гэрээ юуг ингээд яалаа гэхээр нь донтцсон гэд. Хамгийн ихний бүх донтолтын шинж тэмдэг болохоор нь хяналтаа алдах. Дараагийн шинж тэмдгүүд тэр даах чадвар нэмэгдэх яах мах гэд дараагийн шаардлал илрэх гэдэг гих мэд бол дараагийн юмнууд бол тэнд л оршин л доо. Хяналтаа алдах тий. Хяналтаа алдах. Тэгээ хяналтаа алдна гэдэг чинь духны хэсэг тэрэгийнх нь духны хэсэг уурах тарихны хамгийн залуу хэсэг. Юунд би бас энд юу хэлэх дуртай гэвэл бид нар нөгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэд ярьдаг боловч таныг нэгэндээ энэ подкастыг өөрөө удирдах явж байгаа хүний хувьд бол Монголд урьдчилан сэргийлэх ажлыг яг нотлогоон суурилсан хэмжээнд хийх одоо институт байхгүй байхгүй. Цагдаа нэг маягаар эмнэлгийн байгууллага нэг маягаар боловсролын одоо салбар нэг маягаар өөр юугаар хийгээд байгаа байхгүй. Цаан чинь бүтэн одоо том шинжлэх ухаан би болцсон байгаа байхгүй. Хамгийн сайн урьдчилан сэргийлэлт ямар үед явагддаг гэхээр хоёрхан нөхцөл байдал. Нэг нь юу гэхээр 0-5 наснд 0-5 наснд хүүхдээ төрсний дараа л 5 нас хүртэл бол тэр үедээ үнэхээр үндсийн бас юу вэ? Одоо өөрөө загвар болоод юу хийх ёстой, юу хийж болохгүй гэд өөрөө загвар болоод явна штэ. Биднээс нь ингээ загвар авч байгаа юм чинь. Дараагийн одоо хамгийн амжилттай урьдчилан сэргийлэлт ямар үед явагддаг гэхээр гэр бүл болох гэж байгаа, эцэг их болох гэж байгаа хүмүүстээр урьдчилан сэргийлэлт хийхээр нь айгүй үр дүнтэй байдаг байхгүй. Бусад юун дээр болохоор нь тэд нар хэрвээ нэг 80-90% юутай байгаа бол бусад урьдчилан сэргийлэл сайндаа 20%, сайндаа 30% байхгүй. Тэгэхээр нэг бас яг нөгөө анхаарад явчвал те бодлогоор нэг жоохон дэмжичвэл юу л вэ? Би сая өөрөө бас нэг сургалтанд суусан л да. Юу гэхээр нь хүүхдээ одоо чемодан гэдэг suitcase гэдэг нэг сургалтанд суусан. Юу гэхээр нь хүүхд ер нь сэтгэл хөдлөө яаж таних вэ? Экзэгтэй янз бүрийн байдал орохоор нь яаж өгөө гэж хэлэх үү? Тэрэнд ингээд ямар одоо ур чадварууд байх ёстой гэхээр би үнэхээр нэг 10 хоног өөрөө зовж англи хэл дээр суусан. Тэгээд нилээ өдөр 5 цагаар онлайн гэхээр бас айгүй амаргүй. Тийм сургалт байсан. Тэгээ энийг бас ингээд одоо миний бас юг ашиглаад нэг урьдчилан сэргийлэх юг л нэг хийчихвэл за тэгвэл одоо би энэ Монгол улсад хангалттай ажил хийсэн гэд өөрийгөө тооцох гэдэг штэ гэл тэрлөө бас анхаарчуд айгүй хэрэгтэй байна л гэж 0-5 нас дөнгөж гэр бүл зохиох гэж байгаа одоо эцэг их болох гэж байгаа аав ээжүүд. За ингээд өнөөдөр бид мөрөөдөө тоглоомд яаж донтохгүй байх вэ? Энээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Эргэн тойронд нь ийм одоо асуудалтай хүн байгаа бол энэ хүнтэйгээ яаж ажиллах ёстой, яаж энэ донтолтоос салах ёстой вэ гэдэг талаар Цэцэн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч Елена эмч маань зочноор оролцлоо. За мөн одоо бидэнтэй хамтдаа манай очроо маань зоч хөтлөгчөөр ажиллаа. Тэгээд бас нэлээд сургамжтай, сонирхолтой ийм одоо дугаар болж өндөрлөө. Ингээд өнөөдрийн подкастын маань энэ дугаарын хамтран ажиллагчаар Mons Cosmetic ажиллаж байгаа. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Тэгээд та хоёртаа Mons Cosmetic-ийн бүтээгдэхүүний дээжээс гартуулъя. За баярлалаа. Mons Cosmetic одоо бүр цуглуулагтай болчих юм байна да тийм. За ингээд подкаст хийж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Бид нэгэн дугаараа энэ сэдвээр явуулж дуслаа. За бас та бүгдтэй мэдээлэл болгоод хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд бол дандаа эрэгтэйчүүдийн эрүүл мэнд төр дундаа сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар бэлтгэжсэн бол бид бас дараагийн дугаараас эхлээд цоо шин
лайныг нээж байгаа. Энэ бол бас эрчүүдийн тэр дундаа манай хөгүүдийн босралтай холбоотой босрлын сэдвээр бас зочдыг урьж оролцуулж дугааруудаа ихээр болсон байгааг дуулгая. Ингээ өнөөдрийн маань энэ дугаар энэ хүрээд өндөрлж байна. Баярлалаа.